Өнөөдрийн хичээлээр та бүхэнд Монгол ардын дуу Сэргүүр хадны зэрэглээ хэмээх дууг заахаар бэлтгэлээ. За Сэргүүр хадны зэрэглээ дууны хувьд размерийн хувьд тактны хэмжээний хувьд 4-3 хэмжээтэй. Тэгэхээр бид 1-3 хүртэл тоолоод нэг такт дурна тийм ээ. За энэ хэмнэлийн хувьд харах юм бол энэ бол 8 нот 2 8 нот тийм 8 8 4-т 4-т. Тэгээд энэ 16 нотууд хэмжээтэй бам 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 тэгээ холбоостой байна. Нэг номонд энэ дөрвийг хийнэ гэсэн үг. Энэ хагас нот юм байна. За тэгэхэд хэмлэг уншаад үзье. 8 8-д 4-т 4-т 16-д хагас гэсэн юм хэмжээ байна тийм. Цаашаа явлаа. Өмнөдгөр нэг адилхан хэмжээ байна. Хэмжээ биш ритм байна. Хэмнэл байна. 8 8-д 4-т 4-т 16-д хагас. За энэ тэмдгийг та бүхэн танилцуулъя. 2 цэг. Тэгээд нарийн зэрэс бүтэн зэрэс. Энэ бол эхнээсээ энэ хүртэл нэг тоглоод дахиад нэг тоглоно гэсэн давтлалын тэмдэг байгаа шүү. За одоо нотон шийдвүлээ. 4-р шугамд 4-р шугамд 2-р октавын ирээ нот гэдэг. Ре ре фа си до ре фа до соль соль фа ре фа соль до си фа энэ нот ихшигтэй байна. 4-3 хэмжээтэй тийм. За одоо тоолъё. 1 2 3 1 2 3 1 2 3 давтлаа 1 гэх бичлэгийг тоглох нэ. За 1-р тактик эхлээд хэлбэлээ суръя. 2-р октавын рийг 2-р хуруугаар авна гэсэн байна. За тэгэхээр 2-р октавын рийг явал энд байна. За тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 7 8 9 9-р зураас нь харалтаа. За энд ингэж авч байгаа учраас эрхээ уруу дог харалтаа байхад болж байна. Ре. Одоо 4-р хуруугаараа фа гэсэн байна. Энэ сул нот. За дахиад ре фа дараа нь си 1-р хуруугаар. Энэ хоёулаа сул нот байна тийм ээ. За эхний такт ингээ болчихлоо. Ре фа си. За ингээ хийлээ. Одоо 2-р такт. Энэ дээр сонирхолтой зүйл байгаа нь юу вэ гэхээр холбоостой дөрвөн ширхэг 16 нот байна. Хурууны дугаар нь 1 1 2 4 гэхээр 1 1 2 4 гэсэн ийм хурууны дугаар байна. Нота авахдаа С сул нот хүндрэлгүйгээр доороо шилжээд 2-р хуруугаар яваад сул фа авч. 4 нотны 2 нь сул байна тийм ээ. Хоолохдоо 1 гэхдээ эхний 2 16-таа нэгийн И дээрээ дараагийн 2 16-тай. 1 дараагийн нот 1-р хуруугаар до. 2 3 дахиад 2-р тактыг дахиад тоглоё. За эхний 1-р тактыг холбоё. За энэ бол Сэргүүр хадны зэрэглэн хөө гэсэн ийм хэсэг гарч иж байна. Цаашаа 1-р хуруугаараа сойл авна. Дараагийн нот фа ре чинь 4-р хуруугаар сул нот фа ре. Хатий соль фа ре. тоолъё. 1 2 3 За эхний гурван татаа сурсан гурван татаа холбоё. За ер нь гараад ирлээ. Одоо сүүлийн такт 4-р такт дахиад холбоос 16 байна тийм. Та бүхэн анхааруул яг эхний 2 мөрийн энэ хэмнэл нь дараагийн 2 мөртэй яг адилхан байна. За фаг 4-р хуруугаар авна гэж байна. Дараа нь сойл
Тэгэл дог 4 дугаар хуруугаар авах нэ. Тэгээ 3 дугаар хуруугаар C. Энэ дөрвөн нотыг нэг номт хийдэг. Тэгээ дараа нь фага 2 шинжлэх нь 3 E 4 E. Ингээд энэ маш жижигхэн дуу байна. Онцлог нь бол яг бид нар нөгөө сурсан 2 дугаар тань фа нотоо ашиглаж байна тийм ээ. Тэгээд холбоостой нотууд орж иж байна. 16 нотуудыг юм орж иж байна. За ингээд тактаар сураад сэлж дээ. Одоо хэлбэл эхнээс нь тоолоод нэг тоглож үзье. Ихшгийг хэлээд нэг тоглож үзье. За тоолж тоглоход нь намайг харуулад ихшгийг хэлэхэд нь нот харуулж тийм ээ. За 1 G 2 E 3 E 1 G 2 E 3 E 1 G 2 E 3 Өшрө 3 Оо заавал сэрэмний алдар гачлаа. За дахиад хэдүүлээ. 2 дахь явалтаа явъя. Би нөө 4-3 хэмжээтэйг нь мартаад 4-4 болгоод ингээд толчих болохоор алдаа болж байгаа шүү. 1 G 2 E 3 E 1 G 2 E 3 E 1 G 2 E 3 За одоо ихшгийг нэлээд явъя. Нот руу тавхан хараарай. Заагаад хөө тийм ээ. За. Ре фа си до ре фа до. Соль фа ре фа соль до си фа. Ре фа си до ре фа до. Соль фа ре фа соль до си фа. За ингээд бид сэргүүр хадны сэрхлийн амийн Монгол ардын дуу тоглолцоорлоо. Энэ бол яг бяцхан юм дуу байна. Тэгээд ер нь хвшлийн гэрний жижигэн дуунууд ард нь 8 тактаас бүрдсэн байдаг. Энэ маань бол энэ 4 такт байна. Тэгээд давтаад 8 такт болоод нэг бадаг болж байгаа гэж үзнэ.